Сайн байцгаана уу? За өнөөдөр Central Leads дээр байж байна. За тэгээ өнөөдөр Тэнгисийн иргэд ирэх нэвтрүүлэгт панелистээр орж байгаа. Тэгээд арай эхлээгүй байж байна. Одоо тэгэл удахгүй эхэллээ. Томцоо хувцас. Дандаа хүний хувцас. Камертаж гэсэн өөрсдөө хүний хувцаар өмсчлээ 18-наас пижака өмсчихсэн. Тэгэл дурсамжид дандаа томцол юм өмсдөг. Анхныхаа тоглолт дээр бас size нь таараагүй өмсөл хурдан дуун дээр бүжигсэн өмч хутарч ирсэн төвхтэй ч гэдэг юм. Ингээд дандаа томцсон хувцсны тийм проблемтэй залуураас ирсэн шүү дээ. Би ер нь бол маань хувцас өөр индүүдтэй. Одоо тоглолтын хувцас өглөө гарахдаа байн хувцас индүүддэг дадал зуршилтай. Тэгэхээр ер нь их дуртай. Өөрөө ингээд сорочка индүүд, хөмдөө индүүд. За тэгээд костюм ч юм уу пижак гадуур хувцас одоо цэвэрлэгэнд хийх уураар утгач гэдэг өөрөө тийм их сүүлийн үед их дадал болсон. Яг тэгэхээр нөгөө тоглолттой байдаг учраас маш тийм тайзан дээр ч юм уу олон нийтийн газар явахдаа цэвэрхэн өрчинхий явцгүй одоо явах хэрэгтэй гэдэг үстэй. Энэ бол миний их дадал болсон. Тэнд их дуртай болсон. Хүнээр эндүүлэх дург гэсэн. Гэхдээ сүүлийн үед яг одоо шинэ залуу дуучдын ч гэдэг юм уу концерт ч гэдэг юм уу. Мэдээж celebrity гоё хөөрхөн гэхээсээ илүү сүүлийн үед хоолой ч юм уу хийж байгаа уран бүтээлүүд нь илүү крашлж гэх юм уу. Одоо крашлдаг гэж хэлдэг те. Надад хамгийн их сүүлийн үед сонсож байгаа уран бүтээл R&B дуучин. Энэ нэмэгтэй уран бүтээлүүдийг л бас их сонсож байна. За. Worry about it, I'm putting pressure. When өөрөөр байх хэрэгтэй. Бага юмараа дайлах хэрэгтэй. Тэрнээс биш байхгүй юмаа өөртөө ярьж гэдэг юм уу? Барахгүй хувцас өсөж байдаг юм аа. Тэгэхгүйгээр яг л гоё байгаагаараа жинхэнэ гоё өөрийнхөө сэтгэлээ авчирч байгаа. Хайр бол хүч. Хайр байсан цагт амьдралд амьдрах хүч хүнд бий болно. Хайр байсан цагт ажлын амжилтын хүч бий болно. Хайр байсан цагт гэр бүлээ авч явах хүч бий болно гэдэг. Энэ амьдралын хамгийн одоо хүчтэй зүйл нь мэдээж хайр. Тэгэхээр хайрыг ганцхан үгээр хэлбэл энэ бол хүч. Хүндлэл манай ихнэр бол намайг маш хүндэлдэг. Тэгэхээр ингээд эр хүнийг хүндэлж байгаа тэр хүндэл гэдэг зүйл эрэгтэй хүн илүү их татдаг гэж би ойлгодог. Тэгэхээр гэрийн эзэн ч гэдэг юм уу эрэгтэй хүн гэдэг эмэгтэй хүний тэр байж байгаа хүндлэл найз нөхдийн дунд сууж байхад нөхрийгөө таага бусдаас илүү хүндлэл өөрийнхөө тэр үйлдэл болгон миний одоо ихнэр бол намайг бол үргэлж өдөр тутам одоо өөртөө татдаг. Тэгэхээр бол би намайг хүндэлж байгаа тэр хүндлэлт нь би маш их татдаг. Би инээлгэж баярлалаа тийм дандаа. Тий. Өдөр болго инээлгэж баярлуулдаг та. Тий. За одоо яг өнөөдрийнх бол сайн байна. Өмнө сайн байна. За тийшэрд бол Dolce байна, Celine байна. Тэгээд ямар ч байсан миний хувьд бол надад их тухтай байна. Янз бүрийн том логоноос бол би бас татгалзаж байгаа. Тэгэхээр одоо бол илүү гоё цэвэрхэн чанартай тийм лукийг би өөрөө одоо эрхэмлэж байгаа. Өнөөдрийнх бол яг тэр лукөө бүрдүүлсэн гэж би бодож байна. Албан ёсны. Тэгээд хоёрдугаарт бэлэг. Мэдээж бол олон жил бас миний бас favorite brand байж байгаа ба Dolce байна. За сүүлийн үед Celine надад маш их таалагдж байна. За мэдээж Dior сүүлийн үед бол хамгийн их одоо таалагдж байгаа нь Dior-ын хувцсууд маш их таалагдж байна. Гэхдээ маш шинэ ертөнц байна. Би хизээч ийм өчнөө дугаар үзээд ингэж дүгнж ярина гэж тийм юм бүрээс нэгт хийн гэж төсөөлж байгаагүй. Хоёрт би телевиз тэгж удаан үздэг юм байна. Гэртээ анх удаа нэг юм дугаар ингэж бүтэн баа байгуу хоол хийхийн, амруугаа хийхийн бүх юм ингэж төвчээртэй удаан үзнэ гэдэг бол анх удаа бас юм хийж үзэж ингэж бодож. Тэгээд телевизийг төвчээртэй үз сурж байгаа юм байна.
А энэс цааш нэг л юмнаас айж байгаа. Нэвтрүүлэг үзчихэл ингээд олон толгой юм яриад идэх болчихгүй л гэж айж байгаа. Дүгнээл.